За 12 дугаар бодлогыг бодъё. За fx функцийн үеийн 1. За энэ завсарт ийм бол fp олгож байна. За fp гэж. Энэ p гэсэн аргументыг хасах 0.5-аас нэмэх 0.5 хооронд энэ үеийн 1 гэсэн үеийг ашиглаад оруулж ирэх ёстой гэж. За тэгэхээр энэ ойролцоогоор 314 байгаа. P том тий 314 гэдэг чинь 3 бүхэл тэгээ ард талд 0.1 орчим юм байна ш. Тэгэхээр чинь эндээс үеийг 3 удаа хасчих гэж. Тэгэхээр одоо маань юу байх вэ гэхээр f p-гээс хасах 1. Нөө функцийн үеийн 1 учраас 1 үеийг хасъя. Дахиад энэ чинь юу татсан сохор p-гээс хасах нь дахиад энийг яах вэ? Хасах 1 хасах 1. Ингээ хасчих болно. За дахиад 1 үеийг хасчих юм бол p-гээс хасах 1 хасах 1 хасах 1. За энийг би зориуд ингээ задлж бичсэн байгаа. Гэхдээ шууд анханасаа ингэж бичсэн болно. F p-гээс хасах нь. Энэ fx функцийн үеийг гэсэн нэг гэсэн үеийг 3 удаа үржиж шууд хасчих болно. Бас энтэй. Өөрөөр хэлбэл энэ чинь бол хасах нь 1 гэдэг чинь хасах нь 3 гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл fp-гээс хасах нь 3 гэсэн үг. За энэний ойролцоо утга бол 0.1 орчим байна. 0.1. За 0.1 гэдэг маань шүү дээ. Эндээс одоо энэ завсарт орж чадж байгаа учраас энэ завсарт байх үед fx гэдэг бол x-ийн модуль гэж. Өөрөөр хэлбэл энэний модуль гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэний модуль гэсэн үг бас. За тэгвэл эндээс яах вэ гэхээр p-гээс хасах нь 3-ийн модуль гэж шууд гарч ирнэ. За эндээс энэ хоёрын ялгуурын модуль чинь ихээс нь багыг хаснал гэсэн үг шүү. Тэгэхээр энэ 314-өөс 3-ыг хасаад гэдэг чинь үндсэндээ бол p-гээс нь 3 гэсэн утга гарч байгаа юм байна. За ингээд 12 бодлоо.